За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. Нээл таарагийн маань энэ удаагийн хөзөр төлөв эхэлж байна. За юуны өмнө асуулт эхлэхээс өмнө ингээд нийт одоо миний видеог үздэг ирчүүдтэй нийт одоо цэрэгч явсан яваагүй хөгшин залуу хамаагүй гейм энэ хамаагүй заяа. Та бүхэндээ эр цэргийн баярын мэнд хүргэе. Угаасаа дайн болоод хэдүүд чигтүүлэл одоо АК-оор л явах хаад өөр сонголт байхгүй шүү дээ. Тийм учраас одоо мемнесн хөхөрсдгийг одоо мемнесн сүрсийг бодлоо гэдэг шиг одоо нэг дайн бодол одоо тэгээ чирэгдээс хойш одоо хэдүүдэд цэргийн баярын мэнд хүргье ирчүүдтэй. За бас цэргийн юунд ажлыг бас эмэгтэйчүүдтэй. За харин өнөөдрийн асуулт бол хувь тавилан одоо бурхан тэнгэр таныг ямар сайхан зүйл рүү чиглүүлж байгаа вэ? Одоо ойр ирээд бас ямар сайхан төсөд болох вэ гэдэг талаар одоо харах болно. За ингээ одоо харвал 3 хөзөр байна те. 1 зоос 10 аяг 9 аяг гэдэг. За энэс аль нь өөрт чи ингээд одоо нүдэнд тусч байна. Тэрийг сонгоорой. За одоо сонгосон гэж бол найдаж байна. 3 2 1 эхний хөдөлгөөгөө орцгоё. За эхний хөзөр маань 1 зоос. За ингээд хөзрийг харвал их гоё юм боловсон одоо юу орчинтай чулуун барилгын хата одоо хоёр одоо дээр үеийн бизнесмен бололтой залуус ингээд бизнес яриад урд нь нэгэн эрэгтэй хүн одоо ингээд 1 зоос одоо гар дээр ингээд хөвж штэ. За таараа өдрийн хувьд бол мэдээж зоос бол нэгдүгээр одоо материалын байдал хөрөнгө санхүү бэлтгэдэг. Нөгөө талаас хамгийн тогтвортой хэрнээ хамгийн удаан бэлтгэл юм аа. Нэг ёсондоо ерөнхий ойрын ирээдүйд тэнийг айгүй гоё тийм тогтвортой уртадан хугацааны их өгөөжтэй мэдээж баг зэргийн сорилт орж ирэх боловч маш ийм үр дүнтэй ийм санхүүгийн ажил карьер аюул ингээд сайхан түлхэж одоо чиглүүлж байна гэж гарч ирж байна. Энэ бол их сайхан хөзөр байт юм аа. Бас их сайхан зүйлс байт юм аа. Одоо хүн одоо юу гэдгийг. За хурдан ингээд хийх зүйл болж байгаа юм. Гэс ингэ хийждэг одоо сэлэн бэлэмжтэй юм уу те. Гэсээс ингэ бүхэн болчдөг. Яалчгүй амьдрал ингээд тийм том зүйлсээр явдаг. Урт удаан хугацааны тийм хувь тавилангаас орж ирдэг удаан зүйлсийг одоо нэгсэн тань руу одоо чиглүүлж байна. Энэ бол таны хувьд магадгүй шинэ орчны одоо тийм шинэ их гоё зүйлсүүд орох одоо амьдралын одоо эхлэл байж болно. Эсвэл та одоо өөрийнхөө амьдралын төвшнийг шинэ төвшөнд гарах байж болно. Ямар ч байсан таны ер нь удаан бодсон, өнгөрсөн бас ингэ хадгалж ирсэн тэгвэл гоё гэсэн зүйлсүүдээ та ер нь одоо хийвэл бас их үр дүнтэй байна шүү. Ерөнхийдөө нэг юм одоо ерөнхий яах вэ гэж байгаа зүйлсүүдийн орон шууд шийдэмгий дайраад аягүй сайн төлөвлөж явбал ялангуяа энэ хавар их үр дүнтэй эхлэл байх юм байна шүү гэдэг зүйл гарч иж байгаа юм аа. За нөгөө талаас одоо энэ ингээ хартаа бас нэг хоёр өнцөг аваас тээ. Ерөнхий бизнес юм уу тийм гадна хүрээллийн хувьд их айтайхан тийм хүрээллийг нэмэх одоо найз нөхөрч юм хамтран ажиллаж байгаа нэмэх бас их айтайхан үе байна. Та ганцаараас зүтгэж болохгүй тий. Тантай бас ингээд одоо нэг завин дээр нэгэн хүн ингээ явах бас хэцүү шттэ. Ялангуяа хол цоныг туулах бол тэнгисийг туулах. За далай туулах бол тэгээ худлаа зүгээр л тэгэл хөлбөрчих. Тэрний оронд олоолоо туулах бас нэг арга олно шттэ. Яг тэрнтэй адилхан таны амьдрал бас ингээд та бас одоо энэ үдрийг сонгосон хүнтэй бас жоохон тийм ер нь нэг юм жоохон цожигч юм өөрөөр л аргаа олно, өөрөөр л болгоно, датаахан туслах уу гэдэг тийм одоо юм хардаг байна уу ч бас гарч иж байна. Энэ бол болохгүй. Таны амьдрал бас төвшин нэмэх ёстой, левел хийх ёстой. Тийм учраас ялангуяа ойрын хугацаанд танд ингээд хүмүүс санал тавиад ингээд тгийж туслах шинэ юм хий энийг ивэл хажиглж зөжиж болохгүй шүү. Ер нь нэгээ сайхан хамтарч ажиллахад бол болно шүү гэж гарч иж байгаа юм аа. За нөгөө талаас эрүүл мэндийн хувьд бас танд их одоо энэ үл яг уу жоохон дайли боловч бас нэг дайчрам дурдхад таны хувьд одоо ойрыг санаа зовж байгаа сэтгэл зүйн болон эрүүл мэндийн асуудал дээр ер нь их айтайхан үед орж иж байгаа учраас та ерөнхийдөө бүрэн сайхан потенциалаараа дайрч орох зоригтой алхам хийхэд том зургаар хийх тийм урттай хугацаанд одоо хийх зүйлсийг одоо хийхэд их сайхан үе байна гэж гарч иж байгаа юм аа. За хоёр дахь хөзөр маань 9 сава. Одоо хөзрийг харуул их тийм одоо харангагдсан явахтай одоо цөдрөхөг ийм бүсэд
одоо нэгэн тийм дээр үеийн одоо Ромын цэргээр их л хэмээг туулсан энэ хэдэн саваг одоо хамгаалах гэж бас нэлээд зүтэрсэн юм уу гэж гарч иж байна. За энэ нь ийм юм байгаамаа. Мэдээж ингээ бүх юм боллоо гэд одоо Microsoft чинь нэг зүйл бүтээчээгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан таны амьдралд бас тийм жижиг сорил шүү. Нэг тийм шалгаад нэг тийм өтөр орж ирээд нэг тийм бомтон дэвлэл яваад байгаа юм шиг шүү. Жижигхэн за юу жижигхэн биш юм аа. Үе сорилууд орж ирэх болно. Энд бол нэг тийм санаа зовхон байхгүй. Айтайхан даваад туулчих юм байгаамаа. Гол нь энэ бол цэвэр таны харах өнцөг байдаг юм. Одоо бодъё та би ингээд ийм зовлон тулж надад тэр амьдрал хэцүү байх гэж бол бодгосны хэрэг. Нөгөө талаас би ийм юм туулаад байдаг бас л хойхтой ирэмэ гэж бодох чинь бас нэг өөр хэрэг штэ. Яг түүнтэй адилхан таны амьдралыг бас ерөн жоохон нэг юм өөрөөр хараарай. Та бас одоо за эргэжтэй эмгтээчүүд нэг тийм аль талаас нэг юм жоохон бас чон одоо чадaltaй тийм азран чон юм шүү гэж бас гарч иж байна. Одоо энэ хүсийг сонгосон түн тэнийг би сайхан хөзрүүл бас ингээд юу гэдэг нь бол айтайхан хиймэр л ундаа бас долоо буудуулсан чон байна. Энэ зэргийн юм бол танд байна. Тэгэхээр танд бол чадахгүй бүтгүй юм байхгүй. Гол нь сэтгэл зүйн хэмжээнд таныг бас амьдрал хэмжээ сорж байгаа бол аль болох эрэг өөдрөгөөр нь харж байгаарай гэдэг зүйл гарч ирж байна. Угаасаа амьдрал бас хэцүү зүйл гарч ирнэ. Бас сонголтууд хийх хэрэг гарна. Мэдээж одоо ингэ дэмэж ингэж бодохгүй болно. Гэхдээ үгүй. Та одоо нэг зөв зүйлээ сонгосон бол тэр зөв зүйлийг хартсан бол эргэлзэх хэрэггүй гэж гарч иж байгаа юм. Яагаад вэ гэвэл одоо энэ хоёр ингээ харъя. За энэ хартаа энэ залуу яг үндэ энэ эмэгтэйг хамгаалах гэж ингээд одоо хартаа толгойдоо гимтсэн байна, хувц уцны урагдсан байна, гар хөлөөч ингэ ахуулсан байна штэ. Энэ хүн нэгэсэндээ та одоо өөрөө хаашаа хүрэхээ одоо хартсан бол заавал гэж байгаа ер нь бити эргэлзтэй хэлзээрээ. Ер нь бити их тийм одоо юу яагаарай. Хаширлаарай. Нэг шийдсэн бол шийдсэн. Энэ бол таны амьдрал хүрэх ёстой зүйл. Харин тэрний оронд яаж юу те гаргалгаан дээр төвлөрөх ёстой шүү гэж гарч иж байгаа юм аа. Гаргалгаан дээр төвлөр айгүй сайхан болтон нөхцөл одоо энэ хавдаа. Ийм ингээд нэг юм хоосон чулуун байрлал. Одоо ингэ сайхан өрөөгөөж өгч байна гэдэг шиг ийм сайхан одоо цэцэрлэгт хүрээлэн болж байна штэ. Яг тэрнтэй адилхан таны амьдралд бас аюу сайхан юмуд орж ирэх юм байна. Аюу гоё юмны эхлэл орж ирж байна. Энэ магадгүй өнөөдөр ашиглахгүй, маргааш ашиглахгүй, нөгөөдөр ашиглахгүй. Гэхдээ Бурхны ивэл бас таны хичгчээсэн хөдөлмөрөөр энэ сайхан үнэлэмжээр аюу сайхан өр хөөжтэй, хөрөнгө чинээтэй болгоход их сайхан зүйлийг үзүүлэх юм байна гэж гарч иж байна. За харин гурав дахь нь яг энийг нэгснээр баталж байна. Гэхдээ зүгээр нэг батлаагүй. За хөзрийн тайлбартаа оръё. Нэгдүгürt хөзрийн нэр бол хипрант буюу одоо хамлам. За харвал паяа төмөр багтай ламтай одоо юу штэ. Чулуун ингээ юм хийртэй, чулуун синтетээр өөрөө ингээ сайхан буян нүгэл яадаг гэдгээр маягаад шавнартай одоо ингээд бурхны ариун одоо номдол үнэлдэг сууж штэ. За ингээ энийг нь одоо үзвэл ийм байт юм аа. Нэгэсэндээ та зүгээр нэг юм санхүү хэрэгчлүүлээд хүрэх биш. Давхар өөртөө ингээ бас нэг юм хүмүүс хэлжээ та энийг яжээсэ итгэжээсэ гэж бодсон хүмүүстээ бас тас аюу сайхан туслаад зүгээр нэг мөнгө төгрөгөөс илүү хүмүүс сайхан туссан их олон тийм гоё үйлийг буйны хийх нэ. Аюу сайхан зүйлийг хийж өөрийнхөө одоо шинэ амьдралын потенциалыг нээх нэ. Энэ зүйл хүрэхийн тулд та нэгсэндээ энийг хардаа. Энэ юм аюу муухай юм аюу үнэн үг гэдэг юм. Хүн өөрийнхөө ирээд одоо эрхчлөөг алдаж байж одоо өөрийнхөө бүрэн потенциал төрд юмаа гэдэг. Маш муухай. Гэхдээ маш үнэн үг. Яг тэрнтэй адилхан та бас өөрийгөө бас нэг тийм хаяад бас нэг тийм гоё стресстэй тайлбар сайхан сууж болно шүү дээ. Тэрний өнд бүх зүйлийг ингэ сайхан төлөвлөөд гаргалгаан дээр нь төлөвлөө ингэ сайхан явахад бол маш сайхан ирээдүйд таныг хүлээж байна. Зүгээр нэг ирээдүй биш та бусд хүмүүсийн замыг их сайхан нээх юм байна гэж одоо ингэ гарч иж байна. За энийг нэг камер нэг за ингэж болох юм байна. За нөгөө талаас
таны дотоод сүнс чинь бас одоо нэг юм хүрэх юмдаа хүрээд амьдралын даалгавар гэж бас байдаг. Таны амьдралын даалгавар бол ер нь яг нэг урттай хугацаанд биелэх зүйлийн талаар таныг ер нь чиглүүлээд байна. Тэр чиглүүлээд та бас маш хүрэх ёстой зам шүү. Магадгүй таны нэг юм бизнес санаач нэгэн сайхан яваад урттай хугацаанд их зөв явбал таны бас амьдралын замч нэг сайхан тэгшлэхээс гадна таны бас амьдралын даалгавар гэдэг зүйлийг сайхан биелүүлэх шатныг сайхан оруулах юм байна гэж гарч иж байгаа юм аа. За одоо гаргалгаа наривчсан хөтөл рүүгээ орцгоё. За ингээд. За эхний хөзөр маань 6 сава. За ингээд хөзрийг ажиглавал одоо нэг мангар ганган үнэг 6 саваан дэр байна. Одоо энд ингээд 5 шуу байна штэ. За энэ ингээд хөзрийг харуул их гоё хөзөр байгаа юм аа. Амжилт. Одоо маш их нэг юу дүлээ. Маш хаашаа явахаа маш тодорхой байх хэрэгтэй гэж байгаа юм. Бурхан танд ингээд миний хөө ийшээ яваа, ийшээ амжилт байна гэд. Тэгмүүд тэрийг нь өөрөө та яг хэдэн километр явах нь, дундаа хэд амрах нь, дугуугаар явбал хурдна, хүмүүсээ зүг явах уу те? Яг тэрийг бодох хэрэгтэй. Яг тэрнтэй адилхан. За жишээ танд бурхан багш миний хөө одоо энэ одоо маркетингийн агентлагаар явбал айтайхан байна гэх. За тэгвэл өөрөө яах нь хэдэн хүнтэй байх хэрэгтэй. За эсвэл онлайн шоп хий. Арай ингээд онлайн шоп хийвэл их дээр юм байна гэдэг өөрчлөлт сайхан өгдөл өг юм. Юу зарах юм? Хаанаас зарах юм? Хідээр зарах юм? Хөргөлтэй яах юм? Яг одоо те хинт зарах юм гэдэг шиг тийм нарийн ширхэг юм та маш сайн хийвэл одоо гаргаж өгвөл танд бол маш амжилт их ойрхон байна шүү гэж нэгдүгürt бууж байна. Нөгөө талаас одоо чинь одоо хартаа энэ 5 шууг ингээд юу ийцэн бэ штэ. Одоо сайхан суудлан бэлдсэн. Ихтэл өөрөө суухгүй байгаас өөрөө тийм чулуун дээр суудсан байна. Нэг өстөндөө тодорхой хэмжээний нэг юм жижиг сажиг одоо шаардлагатай зүйлс хийх хэрэгтэй. Тэр нь тань таалагдахгүй мэдээж. Ямар хүн гэдэгэл одоо юу яж болохгүй штэ. Одоо югдүүлээ. Шөнийн 1 цагт одоо би яванд одоо видео хийж байна. Би одоо унтах хэвээр маргааш 6 цаг би ажилтаа. Надад би одоо 4 цаг унтуулах юм болно. Гэхдээ би энийг бас та бүхний хөдлөө бас хийж байгаа шүү дээ. Нэгдсэн хүмүүс бас айтайхан юу болвол хэрэг болвол бас би бас баярлж байгаа. Яг тэрнтэй адилхан танд бас жоохон хэцүү боловч маш хэрэгтэй зүйлсүүд та хийх ёстой. Тэгж байж таны амьдрал үнэхээр сайхан замдаа орно. Энэ чинь амьдрал чинь өгдөг бас авдаг гэдэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан та бас одоо хүмүүсийн төлөө бас өөрийнхөө төлөө өгөх ёстой. Тэгж байж дараа нь хүмүүсийн төлөө бас өөрийнхөө төлөө авах юмаа гэж гарч иж байгаа юм аа. За харин хоёр дахь хөзөр. Од гэдэг хөзөр байна. За хөзрийг харуул ийм сайхан шөнийн одтой сайхан тэнгэрт одоо 2 загас ингээд уснасаа гарчихсан оддыг сайхан ширтээ сууж штэ. Нэг ёсондоо таны амьдрал яг одоо хамгийн хэрэгтэй зүйл бол эерэг сэтгэлгээ, эерэг одоо тийм найдварт итгэл юм аа. Энэ хөзрийг сонгосон хүн та жаахан сөрөг бодолтой автаад амьдрал найдварт итгэхээ болоод за юу нөлөөж яах амьдрал байгаа мэдэхгүй ямар сайн амьдрал байна гэдэг болцсон байна уу гэж бас гарч ирээд байна. Үгүй ээ. Таны амьдрал бас дөнгөж эхэлж байна. Зарим хүний амьдрал магадгүй 30 наснд, 40 наснд, 50 наснд эхэллээ. Заримийнх нь бол үнэхээр 15 6 таатай амар сайхан бизнес хийгээд 20 таатай бараг саятан майтан болоод одоо 25 нас хүрэхэд ястай жиггэн одоо зайсан таустай одоо амар байрцсан болдомс байдгийг. Таны амьдрал яг тийм биш байж болно. Гэхдээ нөгөө талаас таны амьдрал одоо яг анхтай үеч нь эхэлж байна шүү. Тийм учраас яг одоо ямар нэг зүйл төр их зоригтой, их өөрт итгэлтэй, их өөдрөг байгаарай. Бурхан таныг шалгаж одоо тийм бурхан таныг жоохон янзж үзэж одоо дууссан шүү гэдгийг нэг талаас танд анхааруулж байгаа юм аа. За нөгөө талаас өөртөө итгэлтэй байдаг нь хоёр янз байдаг. За эхнийг нь саяных бол нэгтгэх. За хоёр дахь нь гэвэл за та нэг тийм нүгэл үлдчихэд яваад байгаа нэг тийм холгаач биш ээ.
аятайхан явж байгаа хүн. Тийм учраас аятайхан явж байгаа учраас нэг тийм шуналтай байчихгүй. Эсвэл одоо би нүгэлвчүүж битий бодоо. Тэр нүгэл мүгэл чинь нэг юм хулгай хийгцэн хийгээд камерын дээр баригдсан ирнэ тэгээд одоо ширнүрлийг хөвж идэх хүмүүс байд юм аа. Та бол хулгай хийх утгаад хүнрэж муугаар тийм чаддгүй төрлийн хүн. Зүгээр юу хийчих. Өөрт итгэлтэй сайхан дайр. Нүгэл үлдвэл яана ч юм уу эсвэл үнтэй хичүүл яана ч юм уу те эсвэл өөр ингэчүүл яана тэгчүүл яана гэдэг тийм санаа бодсон бодлоо битгий тэгж бодоорой. Зүгээр сайхан шууд дайр заа юу. Нэг тийм таны хийж байгаа зүйл нэг тийм угаасаа нүгэл болохгүй та угаасаа тийм шуналтай бүтггүй шаар биш. Зүгээр сайхан өөрөөрөө дайр заа юу. Тийм байхад бол бүх юм сайхан болоод аюул тайхан явна. Мэдээж хүнийг бодж болно. Гэхдээ чинь өөртөө хаашиг нэг тийм сүг сүдрөөдөө биш штэ. Бас нэг адилхан л хүн. Тийм болохоор өөртөө бас бодох хэрэгтэй гэдгийг танд сануулж байна. За харин 3 дахь үзэр маань одоо Хиппократийн гаргалан нэрлэж үзэр бол 4 сава. За амьдралд одоо энэ хардаа нэг талаас бол хормын үзэр гэж явдаг юм. Одоо их сайхан нэг тийм хормын одоо гадна талбай шиг одоо модон дээр 2 үнэг байна штэ. За хормын гэж бол хэлээгүй шүү. Нэг өсөндөө тэнийг ерөнхий жижиг хүрсэн амжилтуудандаа маш бахархаа. Ер нь та энэ үзрийг сонгосон хүн та бас жоохон одоо амьдралын сөрөг юм дээр илүү их төвлөрөөд байна гэж гарч ирээ те. Эерэг юм дээр их сайн төвлөрсөн шүү. Одоо ойр үед их сайхан юм болоход бол тэгэхгүй бол ямарваа нэгд эерэг юм болоод бүр тэр утгаар амар том шалгалт болсон ингээд болцсон байхад за яах вэ гэж өнгөрчдөг. Зөрөөд нэг тийм хэцүү юм болохоо тэгээд ээлдэйгээ яваад иж болохгүй. За яа. Тэгэхээр яах нь гэхүү? Амьдралын сайн сайхныг та бас мэдрэх хэрэгтэй. Амьдрал чинь бас дандаа тийм шалгадаг шалгуур одоо тийм одоо ташуур машуур биш ээ. Сурмус биш ээ. Бас нэг тийм сайхан зарим гэдэг чтэй. Яг тэрнтэй адилхан та амьдралын сайн сайхныг мэдрээд сайн сайхныг догтлыг мэдрэхийн тулд одоо мэдрэг гэвэл их ингээ зүгээр л айтайхан болж байгаа нэг бүтэж байгаа зүйлсүүдтэй маш өндөр хөндлөх хэрэгтэй. Угсаа өндөр хөндлөх хэрэгтэй зүйлсүүд байгаа юм а гэж гарч иж байгаа юм. За хөдрөө эхнээс нь дүгнэе. Ойрын хэлбэр танд юу сайхан болох нь гэвэл за нэг хөдөр ер нь бол танд одоо их удаан бодсон юм уу ерөнхийдөө толгойд бодож ирсэн бодлоо да одоо хийхэд бизнес болгоход ямар нэг одоо хөдөлмөр том бодит зүйл болгоход маш үр дүнтэй байна. Угаасаа саний ус тийш чиглүүлж байгаа юм байна. Тэрэн дээр мэдээж жоохон тийм зүтргээтэй байх боловч бас маш үр дүнтэй байх юм а. Та гол нь тэрийг хийснээр та өөрийгөө сүнслэг төвшин болон материал төвшин ахиулгаас гадна бусад туслаа гэсэн үг. Тэгэхээр танд бас гарч иж байгаа маш сайхан үйлдэл бүх юм тодорхой байх ёстой. Нөгөө талаас бас та хэд өөрөөсөө тийм одоо нүгэл үлдэхгүй шуналтай байх гэж бод хэрэггүй. Тэгээд бүх зүйлдээ ингэ сайхан талархаж явхад бол сайхан юм а гэж гарч иж байна. За харин ойрын ирээдүйд таны одоо бурхан таны хувьд улаангаас ямар сайхан зүйл чиглүүлж байгаа талаа орог төзрөөс асууцгаая. За хайрыг чөлөөлнө, liberating love. За юу гэсэн бэ? Таны амьдралд нэг гэсэндээ хайр дутаад байна. За хайр гэхээр нэг тийм орд дэрний эсвэл эсрэг хүсний биш. Ерөнхийдөө хайрыг мэдрэх бас мэдрүүлэх. Ер нь ингээ бас хүмүүстэй тийм сайхан одоо харилцах. Энд чи юу штэ? Хүнд хайрыг өгнө гэхээр чинь зүгээр нэг юм эсрэг хүснэ эсвэл хайртай хүндээ биш. Дурын таньдаг хүндээ ч юм уу эсвэл дотны хүмүүс найз төхөндөө ч юм уу эсвэл ээж авдаг ч юм уу те хайртайгаа илэрхийлээд хизээ нэг тийм яг одоо бас хамгийн сүүлд хайртай ээж авч юм уу дотны хүнд илэрхийлсэн. Эсвэл болий ээж аваа болий нэг юм баярыг таларч өгдөг хүн ах нэг сайхан ах үдэг ш эсвэл ихч үдэг штэ дүү ч юм уу тэдэндээ тийм та бол гоё шаар шүү та бол гоё хулгайч шүү танд бол хайртай шүү гэж илэрхийлж ирсэн. За уучлаарай. Эрэгтэй бол их хайр илэрхийлдэг юм. Надаа нэг юм хаяатаа нэг шөнийн 1 юм уу 2 цагт нэг согтуу найзууд залгаад чи бол гоё шаар шүү чи бол гоё хулгайч шүү хэлдэг. Хайртай шүү гэдэг. Тэгээд би тэр ойлгохгүй. За энэ шар угаас энэ бол энэ дараа угаас согтуу байна. Тэгтээ надад хайртай юм байна. Бас нэг хүн надад хайртай их бас гоё ихгүй. Яг тэрнтэй адилхан таны амьдрал бас ер нь нэг юм хайр хэр төгж өгнө гэдгийг бас та бодож үзээрэй. Тэр хайрыг түгээх нь тань бас дараа нэг сайхан хайрыг бас
одоо зөрөд оруулах юм шүү. Энэ хайр нь таны материаллыг болон сүнслэг болон их сайхан мэдрэмжинд их гоё нөлөөлөх юм шүү гэж гарч иж байгаа юм аа. За харин одоо expanding inner power одоо дотоод хүчийг томруулах. За ерөнхийдөө одоо нэг савн бэлгэд сайлн бэлэн болд юм аа. Яг тэрнтэй адилхан таны бас сүнслэг төвшин их нэмэгдээ. Та ерөнхийдөө тийм өмнө байснаа илүү тийм хашир ухаантай айхтар тайван гоё болж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр таны сүнслэг төвшин нэмэгдсэн учраас та одоо тийм том зүйл хийгдэх бэлэн болж байна гэж гарч иж байна. Тэгэхээр маш сайн зөрөгтэй энэ одоо зүйлийг хийх хэрэгтэй шүү гэж гарч иж байгаа юм аа. За харин юу болохгүй вэ? Яг одоо нөхцөл их сайхан юм орж ирэх чад. Ямар үйлдэл болохгүй вэ? За эхнийх нь одоо юуны зоосны хүлэг баатар. За зоосны хүлэг баатар бол энгийнээр бол их сайхан төлөвлөдөг хүн. Сөрөөр зүгээр ингээд мангаагаас үжидэг жоохон маанагдуулах хүн л дээ. Тэгээ одоо яг морин хүртэл харалтаа энэ. За энэ хөдлөхгүй, энэ мэдхгүй гэдэг. Зөв өвсөө хивээс үчигээд. Яг тэрнтэй адилхан хит тус та холыг төлөвлөгээд ингийн тэгин ингээд хит чимээг хойшоо сууж болохгүй шүү. Дэндүү жоохон ерөнхий байх гэдэг шүү. Энэ бол танд болохгүй шүү гэдэг зүйлийг танд харуулж байгаа юм аа. За нөгөө талаас арт одоо энэ хартаа энэ эмэгтэй одоо ингээд өөрийн энэ урлагийн бүтээч хаашаа юм да. Ерөнхийдөө бол одоо EGT юм холж гин. Энийг нь арслан бүргэд хоёр хараас үуч юм. Ерөнхийдөө юм байгаамаа. Таны амьдрал бүх юмыг төгс байлгах, бүх юмыг юм гоё байлгах, бүх юм надад таалагдах хэрэгтэй гэж байж болохгүй. Мэдээж одоо хичээл бол яг бас тийм таалагдах зүйл биш шүү дээ. Гэхдээ хийх ёстой байдаг. Яг тэрнтэй адилхан ажиллажсэн бас зарим тохиолдолд ялангуяа тийм биеийн хүчтэй ажиллажсэн бас тийм таалагдах зүйл биш. Гэхдээ хийх ёстой. Яг тэрнтэй адилхан та бас эцсийн үд сурах ёстой шүү гэж гарч иж байна. Тэгэхэд бол заавал нэг тийм бүх юм сайхан байх эсгүй, заавал тийм бүх юм одоо төгсөх албагүй. Бүх юмыг гэхдээ үр дүнтэй байх ёстой шүү гэж гарч иж байгаа юм аа. За ингээ эхний хөтөр маань дуслаа. Одоо хөтөр дэлгэцэн таалагдсан бол лайк дараарай, шеэр хийгээрэй, сабскрайб дараарай. Мөн донешн хийвэл маш их баярлах болно. Мөн гүлэний утган дээрээ одоо юу хийхийг хүсэж байна, яамаар байна те, ямар зорилготой байна, тэрийг бичиж явуул тэрэн чиглэл сайхан манифест хийгээ, сайхан залбираад ерөөл өрөх болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайн саныг хүссэн өрөө одоо миний видеог үзэж байгаа зэрэг одоо эрчүүдтэй цэргийн баяр минь төргий. Та бүхэн бол бас одоо гавьяа бүрэн үлддэггүй байгаа бас залуучууд шүү, баатарч шүү. Эмэгтэйчүүдийн хамтлагийг айтайхан байх хэрэгтэй байвал тэрийг бас сайхан хайрлж яваарай. Бас тэр чинь зүрхэндээ үлд юм шүү. Тэгээд одоо та бүхэндээ хамгийн сайн саныг хүссэн өрөө одоо 2 дахь үзэрлүүгээ орцгоё. За одоо 2 дахь үзэр маань 10 аяга. За энэ хөзрийг ажиглавал их сайхан ингээд 10 аяга ус мусаар дүүрчихсэнтэй ийм сайхан далайн ирэг дээр хоёр хосууд ингээд бие биенээсээ амар тэрвэлцсэн их санцсан байдалтай байна. Цаана нь их аз жаргалтай солон ингээд гарч ирж байна. За энэ нь юу гэсэн үг юм? Таны ойрын ирээдүйд таны юу ч хэлж өгнө гэхээр их сайхан тийм амьдралын хос партнер тийм төрлийн хүн таныг ус чиглүүлж байгаа юм биш шүү. Бодож үзээч гэдэг юм гарч иж байна. За ийм байт юм аа. Гэр гэдэг ойлголт бол яг үндэ юу гэдэг юм бэ гэхээр зарим хүний хувьд бол одоо үр хүүхэд нь байж болно, зарим хүний хувьд эхнэр нөхөр нь байж болно, зарим хүний хувьд ээж аав гэж болно, зарим хүний хувьд зүгээр сайхан тийм найз нь байт юм аа. Нэгсэндээ таныг яг тийм гэрийн халамтд нь уур амьсгал руу оруулна гэдэг шиг тийм хүмүүс рүү таныг бас ойрын ирээдүйд нэгдүгээр чиглүүлж байна уу да гэж одоо эхний ээлжинд бол таныг тэгж дүгнж байна. Одоо нөгөө талаас ийм байгаа юм. Амьдралын сайхныг бас ерөнхий танд их сайхан гоё үйлдэлүүд хүсэл биелэх үйлдэлүүд болох нэ. Одоо юм байхгүй юу? 9 аяа бол хүсэл биелнэ гэдэг юм. 10 аяа бол бүр тэрнээс хашаага бүх зүйлээ сайхан хүсэл биелээд happy ending рүү ер нь орох ч юм уу гэдэг юм байдаг юм. Нэгсэндээ одоо нэг ингээд эрг харагдаа. Таны зүрх сэтгэлээс ингээд хамгийн их хүсэж байсан энэ сайхан зүйлсүүд чинь ялангуяа
хүний талаас нь одоо хүмүүсийн нийгмийн талаас нь сайхан бүтүүл одоо биелүүлэх нэ гэж энэ одоо сайхан үзэр гарч иж байна. Энэ бол цэвэр ингээд бурхан тэнгэрээс хувь тавилангаас одоо өгж байгаа бэлэг. Хүн юу гэдэг? Өгсөн бол авдаг, авсан бол өгд юм аа. Таны амьдрал бол их сайхан бас буйны үеийн өрөө сайхан явж байгаа. Тийм учраас магадгүй хэрвээ та ямарваа нэг зүйл дээр тийм ганцаардсан, хүч дутсан, одоо эсвэл партнер хосмосгүй байгаа бол тэр одоо ер нь таныг тэр зүг рүү илүү тийм чиглүүлж байх шүү гэж гарч иж байна. Гэхдээ юу гэдэг юм аа? Заавал нэг тийм хүнтэй харилцаа хэр нэг тийм хосын эсвэл one night ч юм уу эсвэл нэг тийм зайны ханаа байдгүй. Зарим хүн яг үүндээ тийм найз нөхдөй эсвэл одоо нэг юм хуваах сууч хүний. За боли зүгээр нэг юм ажлын хамтрагч хэрэгцээ байдгийг. Яг тэрнтэй адилхан таны амьдрал бас нэг тийм айтайхан тус болчоор хүн гарч иж байгаа юм шүү. Тэрнээс нэг тийм одоо улаан цай гэр бүлтэй ажиргалтай байгаа хүнд тань нэг тийм нууц цамраг гэдэг юм биш шүү гэдгийг танд бас техник ажилд сануулах хэрэгтэй байхаа. За тэгэнгүүт хоёр дахь өдөр нь одоо савааны одоо боол. За ингээд Египт болтой хойно пирамид биш үү? Нэг их сайхан улаан устай бадрүүн ир одоо ингээд холыг хавчихсан ингээд давнаа л гэсэн маягтай царайтай биш үү? За энэ юу гэсэн үг юм гэхээр одоо ингээд ийм байгаамаа. За тэгээд өөрчлөлт. За ер нь цавааны хөлөг батруудад боолвол залуухан тэгтээ бас нэг тийм давлуун хүн байдгийн. Нэгэсэндээ энэ хөзрийг сонгосон хүн таны сул талыг нөхүүц одоо тийм хүн юм уу гэж гарч иж байна. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ерөнхийдөө одоо би ингээд 6 жил хөзөр үзлээ. Яг 2 ижил хосууд эсвэл яг 2 жил найз бас байдгүй. Ерөнхийн нэг нь тархан нэг нь тургаач юм эсвэл нэг нь жоохон 50 нөөх нь тийм жоохон яар бадгууч юм эсвэл нэг нь нэг тийм зөнгөр 50 юм эсвэл нөөх нь одоо амар тийм ямтай ч юм уу те. Хоёр одоо сайн уу нэг сав дүр гэдэг шиг хоёр өрөөмний нийлжиж аягүй айтайх юм таардахгүй юу. Тэгвэл ийм хүн одоо таны яг тийм нөгөө талаас нь орж ирж байгаа яг тийм нөгөө дутууч нөхөр тийм хүн юм уу гэж бас гарч ирж байна. Тэр нь юу гэсэн үг гэхээр илүү тийм ирч хүчтэй ер нь нэг талаас л нэг тийм дайчин нэгтэй бас тийм балансыг хүний бариулж чаддаг. Хэрэгтэй үйл дайруулаад бас хэрэгтэй жоохон тайван сууж чаддаг. Тийм залуухан сэтгэлгээтэй хайрсан хатан сэтгэж чаддаг. Тийм хүн тантай ер нь нэг юм амьдрал чинь орж ирэх гээд байна уу гэж гарч иж байна. Нөгөө талаас таны амьдрал ерөнхий одоо энэ хүн гарч ирээд эсвэл зөвхөн тэрнээс өмнө гисэн таны амьдрал ер нь суураараа нэг тийм өөрчлөгдөх гэдэг шүү. Бас бодож үзээрэй. Энэ чинь хүний амьдралтай бас юу штэ өргөлж нэг янзаар байхгүй. Гэхдээ таны амьдрал ингээд аюу тийм сайн үеийн өрөөр бас сайн хүн байсан учраас бас ингээд энэ чинь юу штэ. За өвлийн хүч нэг заван биш. Яад үг юу за миний өгш одоо ингэж хичээг дараа төрөлдөө сайн нар үзнэ гэдэг ч юм биш. Ер нь энэ сайхан өвлийн зөв одоо буян үлдэхэр зөв үеийн мөрөл их сайхан хүнээр ингээд орж ирдэг. Яг тийм зүйл болж байна. Амьдрал чинь ер нь их зөв тийшээ өөрчлөгдөх гэж байна. Тэгэхэд ер нь хүмүүс тань сайхан туслаад явчихна. Та юу хийх ёстой юм бэ гэхээр яг юугаар яаж өөрчлөх юм бэ? Та ямар хуу сайхан хүн болмоор байна? Юу хиймээр байна? Яг тэрийг тийм тодорхой байлгаарай гэж нэг талаас гарчиж байна. Тэгсэн тохиолдолд бол та хүмүүсийг хайх ёстой. Эсвэл таньд хүмүүс гарч ирэхэд та бас юу хүсэж байгааг хэлэх ёстой. Эхлээд хамгийн сүүрэндээ та юу хийх ёстой гэхээр та яг юу хүсэж байгаа те яг ямар хандрал амираа. Яг тэргээ бодж төлөвлөх ёстой байгаамаа. Тэгэхэд мэдээж танд ингээд туслах хүмүүс гарч ирнэ. Зарим тохиолдолд мэдээж тийм ганц би синглүүд нь бол ингээд бас тийм хань партнер бол байж болохгүй юу гэдгийг танд хэлж байгаа юм аа. За 3 дахь өдөр. Абэж 2 дахь нь ингээд хартаа. Хойно нь ингээд яг үүндээ одоо галчшуу гарчихсан те. Маш их одон дод байна. Таны амьдрал яг үүнд маш их тийм найдвар дунд сахиусуудын хിവэлээр тэр сахиусууд ямар юм? Энэ галчшуу чинь Европ стилээр бол юм штэ. Үнснээсээ босч ирдэг. Галчшуу хөгшөөд ингээд шатаж өгдөг. Тэгээд үнсэн дотроос дахиж амилж одоо дэгдэх болж гарч ирдэг. Ангаахаа болж. Яг тэрнтэй адилхан таны амьдрал яг одоо бас жоохон базаахгүй сонирн байгаа бол битээ санацаагаарай. Яг энэ галт шуу мэт үнснээсээ дахиж босч ирээд
маш сайхан одоо энэ хараа амар гоё ингэ сайхан босч байгааз. Яг тэрнтэй адилхан таны амьдрал бас ийм сайхан болох юм шүү. Бүх юм бас ингэ мяарчаагүй шүү. Хүн өргөж нэгэн зэрэг байдаг юм шүү. Мяарч байгаа бол бүх юм сайхан руу орно шүү гэж танд ингэж хэлж байна. Харин 3 дахь үзэр маань нэг сэлэм. За ингэ хөзрийг ажиглавал нэгэн одоо гоёмсох хувцастай эрэхтэй ингэ сэлэм батчихсан. Ойд тэгээд тийм одоо титэмний ингэ юу вэ штэ. Нэг талаас таны амьдралыг ер нь бараг нэг талтай гаргаж болтой. Сэлэм бол их амархан. Ер нь ингээд завчиж нэг гоё өгдөг штэ. Нөө сони мэрэд ахаар тэгээд толоог нь авчлаа гэдэг. Яг тэрнтэй адилхан таны амьдрал ерөнхийн ийм орон гарan яг гад мэддэхгүй зүйлүүд байгаа бол хүмүүс ч тэгээд байгаа бол ер нь тас гээл бүгдийг сайхан нэг талтай гаргах нэ. Энэ баг тэрж дээр үстэй гэж бодоход дээр. Яагаад вэ гэвэл таны амьдрал бас нэг талаасаа жоохон заваарсан байгаад байна. Танд хүсэл байна. Нэг л буян хийгсэн нэг тийм ерөнхий хүн яваад байна. Гэтэл таны амьдралд нэг талтай гарах хэрэгтэй зүйлс зөндөө хэрэгтэй байна. Таны амьдралс нэг талтай гарахаас гадна бас холдох ёстой. Бас хүмүүс холдох ёстой, одоо бас үйл явдлууд холдох ёстой, бас материалын зүйлс ажлууд байна. Эндээс таны бас ер нь нэг юм холдуулах юм байна. Яг мэдээж тийм ажлаасаа гарах ч юм уу хүмүүс муудалцвал за ер нь муудалцлаа байсан юм байна гэж болно. Гэтэл заавал нэг талаа гарна гэхээр хүмүүсээс холдно биш. Ойртох бас байж болно шүү дээ. Санамсруу хувьд бололтой одоо буцаад найзтайгаа ч юм уу эсвэл одоо X ч юм уу эвдэрсэн байх бас байж болно. Нэг өсөндөө таны амьдралыг ерөнхий ийм удаан жагварсан байдлаас чинь гаргаад нэг тал чинь ер нь оруулах гэдэг шүү гэж гарч иж байна. За харин одоо гаргалгааны нэрвэслийн өсвөр дээр юу гэж гарсан байна? Харцгаая. Багын гашара гэж ааш. За эхнийгэнд 2 зоос. За нэг өсөндөө одоо энэ юу байгуустай. За энэ туулаа бол ер нь амьдрал жоохон шокцсон л байна. Бүжин гарцсан. За би арай бэлэн биш гэсэн. Гэхдээ яг байх гэсэн маяг. Гэхдээ нөгөө талаас бол хичээнэ гэсэн. Таны амьдралд их огцон гоё өөрчлөлтүүд орох болно. Мэдээж чинь жоохон нэг тийм гайхаар юу үлээ гэж бодоход зүсэд горж ирнэ. Гэхдээ эцсийд таныг бол их гоё зүйл рүү явуулах юм шүү. Та зүйлд нь энэ хэцүү байсан юм их сайхан юм а гэж та бодох болно гэж нэг талаас одоо гарч иж байна. За нөгөө талаас одоо чинь та жоохон өөрөөдөө итгэлгүй байгаа бол болохгүй шүү. Одоо нэг юм юу гэдэг чинь энэ намайг тоохгүй байхаа ч юм эсвэл энэ надад нэг тийм одоо ахтах байгаа гэсэн бодол та бодож болохгүй. Та ер нь л нэг тийм зөрөгтэй гоё байх хэрэгтэй шүү гэж нэг талаас энэ дээр их тийм анхааруулсан одоо юу үзэр гарч иж байгаа юм аа. Ялангуяа таны хүслүүд биелэдэг сайхан болгож байгаа та бол авна гэсэн авнаа л гэдсэн сайхан атгаад ингээд дээр заа юу бити их юм бод. Одоо хэтрүүлж бити бод гэж байгаа шүү. Тэгээс бити их юм бод гэдэг дандаа ч хүмүүс амаа загнаад байгаа. Бити их юм бод гэдэг яаш юуж бодохгүй байгаа та тийм гэж байж юм гээд. Яг хэтрүүлж боддог хүмүүс нь бити их юм бодоорой. Тэрээс бодох хүмүүс нь бодоорой л заа юу. Хоёр дахь нь зоосны савааны боолны гаргалгааны үзэр одоо цамхаг. За одоо ийм газар ялангуяа хуурай өстэй модонд одоо аяг зах хэцүүтэй тэгээд. Гэхдээ энэ шатгалцтай хэцүү хөлтэй. Нэг өснө юу гэсэн үг гэвэл таны амьдрал одоо түрүүчигтэй хэлсэнчлэн суурьчныг ганхуулж байгаа юм аа. Гэхдээ энэ нэгсэндээ бүтэхгүй суурьчныг ганхуулаад нурааж байгаа учраас жаахан нэг тийм таагүй үйл явдал боллоо гэхэд та бол битээхэн бодоорой. Таныг амьдрал зүгээр нэг юм сорих юмдээ сориод бас байж байгаа юм шүү. Бүх юм одоо тийм үргэлж юм их одоо тийм хэцүү харанхуй одоо нэг юм юу байдаг штэ. Бодолтой. Эрүүжүүлэхэд шиний хоёр зүйл бас чанга баха тий. Тэгээ сахтуучууд нь гэд явж идэг. Тэнд нь би юу гэж юу сууж байгаа бас чанга баха. Гэтэл чинь юу штэ. Өглөө болно. Танд хүмүүс орж ирээд батлан талнараад авна тий. Амьдрал сайтай юм шүү дээ. Яг тэрнтэй адилхан таныг бас ингэ хэлж байгаа маа. Амьдрал өргөлж харанхуй байдаг маа. Бас сайтайгаа юм орж ирдэг. Тэгэхэд найдвар алж болохгүй шүү. Та тухайн үедээ бол мэдээж чи өөр юм шиг санагдах болно. Гэтэ яг үнэндээ
хэдхэн хоног ч юм уу хэдхэн сарч байт юм аа. Тийм учраас битгий юмэг тийм сөргөөр бодоорой гэж энэ бол таны амьдрал яг үндэ сөрөг зүйлсийг чинь унаах чаг юм шүү гэж хэлж байгаа юм аа. Харин 3 дахь өдөр 7 сава. За юу вэ штэ? Одоо ингээд нэг хүнийг ингээд нэг сава ингээд авч явах гэж байна штэ. Нэг өсөндөө таны амьдрал юу хэрэгтэй, юу хэрэггүй гэдэг бодож үзэх хэрэгтэй. Амьдрал ер нь таны нэг төлөв нэг оруулчих гад нэг тийм сорилын ч юм уу эсвэл нэг тийм шалгатуулж явах болно. Энэ болгон дээр та бас нэг тийм паагтлаад үгүй мэдгүй яхад өөрөө ч юм эсвэл нэг тийм амьдрал хүний хорвоо гэд сонин царилж болохгүй. Тийм учраас яг хинэ надтай үлдэх хэвтэй. Би яг юу хэвтэй. Алийг хаях хэвтэй. Алийг хогийн бүх хөрлөө шийдэх хэвтэй тий. Тэрийгэ бодоод ер нь шийдэмгий байгаараа гэдгийг танд бас хэлж байна. Ер нь хүн эртнээс төлөвлөгөөтэй байх хэвтэй байт юм аа. Хоёрын орд хүнтэй бол нэг тийм бүтэхгүй штэ. Тийм үстэй. Тийм болохоор битгий их зүйл ингээ хүн амьд яаж яагаад битгий юм бодоорой гэдэг зүйлийг танд хэлж байна. Ер нь жоохон шийдэмгий бай. Бас юу хийж байгааг мэд гэж хэлж байгаа шүү. За харин одоо бүгнээр хэлэхэд бол таны амьдрал бол их сайхан хүсэл биелэх, их сайхан амьдралын үе орж ирж байна. Харин тэр нь жоохон тийм сорил орж ирэх боловч битгий юм бодоорой. Нөгөө талаас нь сайхан их тийм партнер зөв хүн орж ирэх учраас таны дутууд нөхсөн хүн орж ирнэ. Дээр нь бонус болоход таны амьдрал ер нь нэг талтай гарнаа. Тийм учраас өөрчлөлтөнд бэлэн бай. Их сонирхолтой байх болно. Таны сөрөг устгаж байгаа учраас битгий тийм нүгэл бодоорой. Зөрөөд таны амьдрал их тийм зөв шатанда нэг тал руу гарч байгаа учраас юу ягараа. Юу гэдэг вэ? Аль нь надад цуг байх юм, аль нь байхгүй гэдгээс бодоорой. За харин ойрын үед юу сайхан болох нь таны юу зүйлөөр чиглэж мэ гэдэг талаар орг өдрөөс юу хийсэн бэ? Харцгаая. За эхнийх нь одоо энгийн байдлыг тэмдэглэх нь. За энэксэн дэгс үг гэхээр одоо та яг үнэндээ өөр төр чинь их гоё зүйлсүүд орж ирнэ. За юу гэсэн үг юм гэхээр за юу орж ирэх юм гэхээр та ер нь их сайхан төрүүлж чаддаг хүн юм байна. Одоо хөзөрс ингээ харахад бол тэгэхээр танд бол нэг тийм яг танд зохисон амьдралын хэв маяг, танд зохисон бас амьдралын гой зүйлсүүдийг бас оруулж ирэхээ бэлдэж байгаа юм биш үү гэдэг зүйл гарч ирж байгаа юм. Одоо энэ хартаа энгийн байдлыг тэмдэглэх гэж байгаа штэ. Одоо заавал нэг тийм хит ингээл гранд гой юм гэхгүйгээр ер нь яг үр дүнтэй болоо. Энэ чинь таны амьдралын бас маш зөв зүйл шүү. Эний чинь таны амьдрал одоо их сайхан шагнах буюу тань яг энэ зүйлдээ чинь төвлөрсөн их гой зүйлсийг таны амьдрал оруулж ирэх байгаа юм байна гэдэг зүйл гарч иж байгаа юм аа. За харин хоёр дахь нь одоо би төрхтөө л нэг тийм аз жаргалд төрсөн. За болоод үзээрэй. Зарим хүмүүс бүр инеж татаж байсан мэдээ шүү. Юу гэсэн үг гэхээр тэр хүмүүс амьдрал дарагдаа чангасаар угаад одоо юуны төлөө яваад гэдэг тийм гүрэх гэж төрсэн болсон байдаг. Гэтэл яг үнэ хүмүүс аз жаргалтай байдалд нэг тийм доогдлсон, аз жаргалыг мэдэрсэн одоо тийм маш их баясгалантай байдлыг хүмүүс мэдрэх зүйл юм аа. Тэгэхээр энэ хөзөр юу гэж байгаа гэхээр таны амьдрал маш их тийм одоо энэ хэдийг ингээ хийгээд ахаар таны амьдралд маш их тийм гоё урам, зориг, аз баясгалан, аз жаргал орж ирэх юм байна. Энэ их аз жаргалыг хүлээж авахын тулд танд хийх зүйл байна гэж гарч иж байгаа юм аа. За наа чин бол нэг талаас одоо их сайхан зүйл шүү. Яагаад гэвэл зарим хүмүүс инеж байгаа байсан гэдгийг. Сэтгэл хөдлөлд орчихсон, амарсан хүмүүс. Эсвэл нэг гэр бүл нь нөхөр ч юм шог гарууд тэгээд хүүхд мөхт нь хэцүү болцсон. Гэтэл эндээс ингээд хүн өөрийнхөө амьдралын зэгцрээд ирэхээр хүн дахин аз жаргал, амар тайван байдал. За амар тайван байдал болохгүй ш. Зүгээр тийм догтлол, баяр баясгалан тийм цангисын нэг төгөр те. Нэг тийм дотор нэг тийм гоё юм мэдэрдэг те. Яг тэрийг дайж хүн мэдэрч эхэлдэг. Яг тийм зүйл таны амьдралд бодохгүй энэ нэг хийгээд хэр орж ирэх юм байна. За тэгэнгүүт юу болохгүй вэ гэж байгаа шүү дээ. Хоёр өдөр байгаа. За эхнийх нь сар. Хит зүүн совин яалаа хэлэргээд болохгүй. Та жоохон зүүн совин мэдрэмж өрөө холиод идэм байна.
Тэгэхээр жоохон паклах гэдэг шүү. Яг одоо бол болохгүй шүү гэж нэг хэлж байна. Нөгөө талаас одоо хит бус юмыг хүлээгээд одоо бурхан надад сайн мөн гэсэн гэдэг ингэж байж болохгүй. Та бас ер нь танаас хамааралтай юм хийх ёстой. Яг гаргаж явах ёстой шүү. Хит жирхий байж болохгүй шүү гэдэг нэг танд хэлж байна. Хоёрдугаар чөтгөрөд үзэр буусан. За чөтгөрөхээр их тийм учиргүй одоо хараад ирөө сатан бас биш ээ. Нэгдүгürt та алтайгаа олон давтах гээд байдаг бол болохгүй. Ерөнхий одоо юу гэж болохгүй шүү. Одоо алтайгаа олон давтаа заваараад байж болохгүй шүү гэдэг зүйл гарч иж байгаа юм аа. Яг тийм шийдэмгий дайр өөрийнхөө алтаанаас суулж хоёрдугаар ер нь нэг жоохон энерги цэвэрлээд хаяад нэг юм сандвич ч юм уу хэмрээс өмнө тавиулаад энерги цэвэрлээд арцууч гэртээ өгүүлж байгаа гэдэг зүйл гарч иж байна. За ингээд хоёр дахь үзэр маань дууслаа. Одоо бичлэг мөн таалагдсан бол лайк дараа, шеэр, subscribe дараарай. Мөн donation хийвэл маш их баярлах болно. Мөн гүйлгээний утган дээрээ юу хийхийг хүсэж байна. Ямар хөө ингээм амьдралыг хүсэж байна те. Юуны төлөө явж байгааг хүсэл мөрөөдөл зорилгоо бичвэл тэр шилүү сайхан манифестигээ сайхан өрөөлүүлдээд одоо залбирах болно. Тэгээ та бүхэндээ хамгийн сайхан хүсэл өрөө. Одоо эр зэргүүд эрчүүдтэй энийг сонсож байгаа цөөхөн гэсэн эрчүүдтэй одоо цэргийн байдаг мэдвэргийг зэрэгч өсөөгөө хамаагүй шүү. Гоё шүү дүүлээ. За одоо 3 дахь үзэрлүүгээ орцгоё. За 3 дахь үзэр маань 9 аяга. За хүзрийг ажиглавал за нэг сайхан бачка одоо ингээд мансардан дээр гарцсан те. Одоо ингээд дүүр урдаа ингээд 9 хонд орчихсон юмд хүрцээ шүү, бүтцээ шүү гэсэн маягтай сууж штэ. Зогсож штэ. За 9 аяга бол одоо хүсэл биелэх үзэр гэдэг юм аа. Ер нь бол нэг тийм хүний удаан хичээж болгочихъя, бүтээчээ гэж бодсон зүйлээс нь биелдэг тийм юм байт юм аа. Гэхдээ тэр нь юу шүү нэг мовчрог болоо тийм амар тэр юм төрхтэй. Эсвэл амар уурхатай болон ч юм уу тийм хүсэл гэхээсээ илүү яг хүний ойрын хугацаанд ер нь юундаа ч юм уу тийм хүрээ гэсэн зүйлс нь ер нь бол одоо яг бүтэг замдаа орж байна. Яг бодсон зүйл чинь бол аюул сайхан таархна гэдэг зүйл байд юм аа. Дээр нь одоо энийг хартаа их сайхан орчин байгааз энэ хөдрийг сонгосон хүний бас нэг ерөнхий амьдрал нь нэг юм левел дахиад төвшин нэг талтаа бас ер нь байна шүү. Тэгэхээр их амьдрал ер нь нэг юм зөв замдаа явж байна. Одоо хүн маш их хичээгээд явж байна штэ. Тэрнийхээ үр дүн бас ер нь хүрнэ гэдэг одоо хөзөр байдаг юм аа. За ингээ өөр талаас нь бас ингээ харъя. Дээр нь хөзрийг ингээ эргүүлээ харвал одоо яг үндэд цаана мань бачка юу харж байсан бэ гэхээр одоо энжел буюу одоо юм сахиус нэнгэрвэ штэ. За агаар талаа нэг юм хагас утгуугүй ингээд л зогсож байгаа бол хоймд гайхалтай энэ хүн биш гэдэг. Яг тэрнтэй адилхан нэгсэн доо таныг ивэж өгдөг сахиусууд байна. Тэр сахиусууд чинь таны бас энэ хичээл зүтгэл бас хөдөлмөрийг юус ингээд өнөлж байна, бас дүгнж байна. Тэгэхээр тань дээр бас их сайхан ингээд үр дүн өгч байгаа учраас одоо хөдөлмөрийн шинжилгээд бас их тийм зөв үеийн үрээр гэж ярьдаг штэ. Яг тийм сайхан зүйл болно гэж гарч иж байна. Тэгээ яг нэг юм таны хүрээ гэж бодсон, төлөвлөсөн тэр сайхан зүйлс чинь одоо хүргэхийн төлөө таны ер нь их юм хувь тавилан амьдрал ялангуяа сахиус чинь таны чиглүүлж байгаа юм байна. Мэдээж тэрэндээ хүргэнэ гэдэг нь таныг бас нэг тийм их сайхан ад жаргалтай мэдрэмж рүү одоо чиглүүлж байна гэсэн үг байгаа юм аа. За тэгэнгүүт хоёр дахь үзүүлэлтөөр харцгаая. За нэг саваа. Нэгдүгээрт бүх юм одоо ингэ хардаа алтан нараа ингээд одоо андаад биштэй. Тэгэхэд одоо нэг саваа нэгэн баатрыг ингээд өргөцсөн цаана нь одоо илээ нисэж байна. За юу гэсэн үг вэ гэхээр саваа бол одоо ингээд таар үзрийн хувьд бол гал энерги илэрхийлдэг маш тийм дайчин золбоолог юм байт юм аа. Тэгэхээр нэг саваа гэхээр одоо их гоё тийм эрч хүч шаардсан золбоолог юмны гоё одоо уран зориг эхлэх юмны одоо эхлэл байна гэж гарч байгаа юм. Нэг ёсондоо таны амьдрал нэг талаас хоёр зэрэг болох нэ. За эхнийг нь юу гэх юм?
их сайхан хүсэл чинь одоо удаан боцон хүсэлж биелэх нь. Нөгөө талаас таны амьдралыг бас маш их тийм боломж байж болох үз тийм зүйлсрээнийг хөтөлж байна. Мэдээж жоохон шандас шаардсан бас хэр багийн хүнд хүрэхээргүй тийм бас одоо зүйл байна уу гэвэл бай. Гэхдээ та чадах учраас тэрийг эхлүүлнэ гэсэн үг гэж гарч байгаа юм аа. Ерөнхийдөө өөртөө битгий эргэлзээрэй. Ерөн шууд ямар нэгэн боловсрол дайрнаа, чаднаа, өөртөө итгэлтэй зоригтой байна гэж тэр үзэх хэрэгтэй байгаа шүү. Энийг гэрүүлээ харъя. Харж байгаа биз? Одоо ингэ аянгын мод яаж байгаа биз? Жохон сойрол мөрөл мэдээж аяны амьдралд орж ирэх болно. Одоо энэ ингээд юм яаж байгаа. Гэхдээ их сайхан зүйлсүүд болно. Ойрын үед ялангуяа одоо юмны эхлэл бас эхлэж буй юм болно. Актны эхэлжүүл их сайхан зүйлсүүд болно гэж гарч байгаа юм аа. Тэгэхээр таны хувьд хоёр зүйл байна. Нэг нь эхнийх нь бол удаан боцон зүйл чинь биелэх нь, хоёр дахь нь ойрын хугацаанд аягүй сайхан шинэ юмны эхлэл болох нэ. Жаахан саад барцд байгаа юм гэвэл байгаа. Гэхдээ тэр бол сорил юм шүү гэж гарч байгаа юм аа. За харин 3 дахь үзэр маань одоо арга буюу одоо хувь тавилангийн одоо эргүүлэг. За хөзрийг харъя л та. Шүн одоо ингээд нэгэн залуу ингээд эмгтэй анх орчихсон. Одоо урд нэм чулууны урд зогсож штэ их баатардаг сүртэй байлаа. За ер нь амьдралын одоо таны нэг амьдралын цикл тусаад нөгөө одоо өөр нэг цикл эхэлж байгаа юм аа. Тийм учраас их сайхан үе ирж байна гэсэн үг. Тэгэхээр нэг ингэх тэрээс нэг ихтэй байдаг юм аа. Та одоо байгаа амьдралаа ерөнхийдөө нэг юм хүлээн зөвшөөрөхгүй юм. Жаахан хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Дэндүү ийм байх ёстой, тийм байх ёстой гэдэг наа. Ад зорж ирэх гээд одоо ингээд юу гэж бодно штэ. Одоо юу гэдэг чинь амар гоё брендийн хувцас. Гэтэ жоохон винтэж юм уу тийм жоохон юм байвал яах юм. Одоо л үнэтэй брэнд. Гэтэ амар сөрөх хэрэгсэн. Локер бол нэрийг зарж удаа штэ. Жоохон хямд өндөр ч юм уу. Одоо нэг зүйл комикс гэсэн үг штэ. Актер шууд ингээл үгүй хамгийн гоё цоошин байх хэрэгтэй, үгүй ийм байх хэрэгтэй, үгүй тийм байх хэрэгтэй гэж болохгүй гэсэн үг байхгүй юу? Нэгсэндээ таны хувьд боломжуудыг ашиглах хэрэгтэй. Боломжууд жоохон царай муутай байна уу, царайлаг байна уу, шавартай шоотой байна хамаагүй шүү гэдгийг танд сануулж байгаа юм аа. За ингээ харъя. Тэ? Одоо хүн толгойтой 3 юм биш үү? Могоо, нохоо, тэгээд спинкс. За юу гэсэн үг вэ гэхээр ерөнхий таны амьдралаас асууж байна. Яг ингээд таны амьдралыг сайхан болгоод өгөө. Гэтэл та яг юу хүсэж байгаа юм? Бас том зургаар юу хараад байгаа юм те? Дараачийн ингээд амьдралын цикл чинь бас ингээд сайхан өрнөө сайхан явж байна, явах гэж байна. Юу ч ихлүүлмээр байгаа юм. Тэгш ч сайхан өргөд өгье. Чадна штэ гэсэн маягтай байна штэ. Ад сайхан явъя гэсэн байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэвэл танд бол ойрын хэдүү таны юу руу чиглэж өгнө гэхээр та юу руу чиглэн тийш нь аз ивэх болно гэдэг зүйл гарч байна. За харин одоо гаргалгааны нариулсан үзүүлэлтээр орцгоё. Нэр удаа ярахаар ам хатаад байх. Тэгээ ам хатаад ус уухаар нөшөөс жоохон яагаад шүсэл гараад байх хэцүү юм аа. Яах вэ юу? За тэр жоохон. За 3 гаргалгааны үзрээр эхнийх нь одоо заосны хүлэг баатар. Одоо харж байгаас нэг нь одоо ингэ заос юуцсан байгааз. Хөөхөн туулаа ингээд урдаа ингээд юу хийчихсэн. Бамбаа ингээд урдаа зүучихсэн. Тэгээ заос хараад штэ. Нэг өсөндөө та одоо ямарваа нэг зүйлсийг ингээ хийгээд явж байхдаа их холыг харж хийсэн юм байна. Зөвхөн одоогийн нэг юм чинь бүтээ зогсохгүй одоо энэ хоёрын нэг нь яг л нэг чиглэлтэй байна гэж гараад байгаа юм. Та нэгдүгээр ч яг одоо юм чинь бүтэн байж агтал дараа чи явж хийдэм бэлэн ч юм одоо яг нэг юм системтэй таны амьдрал явж байгаа юм байна. Та яг энэ системийн дагуу явж байгаа учраас бүх юм айгүй сайхан нэг тийм одоо юу штэ нэг 8 ч байж байгаа нэг онгоцны эзэгч болъё гэж ихснийхээ давцсан эмчтэр болъё гэсэн үг штэ. Энэ чинь одоо нэг лангуутай болж байгаад хоёр лангуутай боллоо те гурван лангуутай боллоо гэснээс
ерөнхий тийм ялгаагүй явбал ер нь нэг зүгээр шүү. Ер нь нэг тийм хит огцом битээ ингээ юу ягаарэ үсчээрээ бүх юм сайхан руу орж байгаа юм шүү гэдэг зүйлийг тэд ингээ хэлж байна. Гол зүйл гэвэл юм байна. Бүх юм аюу сайн төлөвл яарах юм байхгүй. Зоригтой сайхан төлөвл, тайван сайхан төлөвл. Нэг сайхан нэг сүү суунгаа ингэ тийм болж байгаа заа юу. Бити их юм бодорой гэж гарч одоо бити хэтрүүлж бодорой. Одоо хэтрүүлж бодорой шилжих болохгүй. Бүх юм сайхан болж байгаа шүү гэд хэлж байгаа юм аа. За харин хоёр дахь үзэр. За жихнээсээ зоосны хүн хаана гарч ирж байна. За ер нь их сайхан зоостой их үзрүүд л гарч ирээд байна шүү дээ. За жоохон зөрүүд байна. Та өөрөөсөө ихтгэлтэй байна. Энд чи хаан штэ. Ингээд юунаас хасан сэнтидээ сууж байгаа хаан штэ тий. Ямарваа нэг юм болоход танд одоо тийм эргэлзэх бодол төрвөл эсвэл ингээд хийвэл яах вэ гэвэл бити их юм бод. Ер нь шууд өөрийнхөө хүслээр өөрийнхөө бодлороо зүтгээрээ заавал тийм хүмүүсийг үгийг сонсоод нэр тийм юм бити бодоорой. Яг уу зөвлөгөө авч болохоос биш хүний шууд толгойр авч болохгүй шүү. Таны толгой их зөв ажилт юм байна гэж гарч иж байна. Ер нь таны хувьд бол та толгойтойгоо байхад бол их зөв ажилтдаг юм шүү. Одоо айхтар нэг тийм эргэлзээ тэнэгэлзэд ийм ингэчүүл тэгчүүл надад нэг юм ярилцах батлах хэрэгтэй мэнэж бити одоо санаа заваараа ер нь жоохон зоригтой тайраарай. Хамгийн гол нь юу хийхээ мэдчих байх хэрэгтэй. Тэрийг мэдчихэж тайраарай гэж одоо гарч иж байна. Харин 3 дахь үзэр. За 8 аяг. За түрүү хэлсэндээ ер нь амьдралын хөдөлмөрч зөвшөөрөө гэдэг. Нэгсэндээ бүтэхгүй одоо ингээд 10 мөрөөдөл байлаа гэхэд нэг юм бодъё л да сансарт нисэх. Эсвэл одоо мистэй явуулж үзэх юм байдаг юу ч гэдэг юм те. Яг тэрнтэй адилхан тийм бүтэхгүй мөрөөдлүүдээ ялангуяа ирчүүд надад хэлэхэд бол жоохон хаяа. Одоо тийм учиргүй би ч гэсэн одоо тийм айдл моёдолтой үерхэн зүгээр юм өсөр наснаа боддог байсан. Үерхүүлэх гоё ч юм уу те. Мэдэж бодлоо шүү дээ. Яг тэрнтэй адилхан таны амьдралд бас олон ингээд тийм мөрөөдөл бодсон төлөвлөсөн байна. Эннээс их хүрч чадах юмнуудын л яг одоо шууд чанга сайхан дайр нэг байж болно, хоёр байж болно, за 3 байж болно. Цаашаа эхлэхээр бүрхэн алиагаалт юм аа. Яг тэгээс сайхан явж байгаа гэж танд хэлж байна. Угаасаа чинь таны амьдрал аюу сайхан юм руу нэг ингэ сайхан чанартай оршиход бол аюу сайхан юм арах гэдэг учраас заавал олон толоо юм ярьж одоо юу гэдэг штэ нэг юм нэг хүн цадах хэвээр хоолой тэгээд нэг юм штэ амчгүй хамарчгүй юм болчлаа гэдэг тийм юм болох гээд байна шүү гэдэг зүйл гарч байна. Тийм учраас бити их юм бодоорой. Одоо биш бити юу ягаарай. Олон зүйлд төвлөрөөрэй заа юу. Тийм байхад босд нь давгүй байна. За эхнээс нь хөзрөө юм даарай. Маш сайхан ер нь нэг юм бодож байгаа хүсэл нь бол сайхан биелэх юм байна. Тэр нь өөр чинь одоо орж иж байгаа сахиусудаас чинь ингээ сайхан сайн өсөж үрдүнгээс өгч байгаа юм байна. Нэмээд бас шинэ амьдралын бас сайхан зорилго ер нь юм шинэ юм их сайхан ирээдүйд орж ирэх юм байна. Тэгэнгүүт өөр чинь амьдрал ер нь нэг талтай гар давхар одоо бүх юм чинь сайхан төлөвлөөд өгөөч. Тэгэхэд чинь сайхан аз юу гэдэг үе гэдэг зүйл орж иж байна. Тэнгүүч яах вэ? Ямаа сайхан төлөвлөл ерөнхий байлга маш толгойтойгоо өөрөөр сайхан бай. Тэг олон юмнууд зааж байгаа яах вэ? Зүгээр нэг юмээр сайхан төлөвлөрөө гэж гарч иж байгаамаа. За харин хувь тавилан таны ямар сайхан зүйлүүд шилжүүлж байна гэдэг тал дээр Oracle өдрөөс юу ч гарсан байна. Харцгаая. За одоо эргэлзээ гэдэг зүйлсээ ер нь нураач хаа гэж байна. Яг тэрэнд одоо танд бол эргэлзээ гэдэг зүйл яг зөгтөг юм байна. Танд гаргалгаа гэдэг зүйл зөгтөг учраас өвдөнгөө юм зүйл зөхгүй. Аюу сайхан өөртөө ихтэй, өөртөө үнэнч тийм өөртөө эзэн бай. Таны амьдрал зөв зөвөр явж байгаа. Та нэг тийм хүн л өөртөө хүн амтан нэг тийм хүрээтлээ явж байгаа юм биш шүү гэдэг зүйлийг танд хэлж байна. Зүгээр сайхан тайван бай. Зүгээр сайхан юу. Одоо энийг харалт ингэ харъя. Одоо миний итгэл бол миний зан. Тэр харж байгаач.
Таны зам бол таны итгэл, таны хүсэж байгаа зүйл. Тийм байхад заавал нэг тийм одоо өөрөө амнаас асуугаад тийм болоод яагаад ах шаардлагагүй. За юу. Бүх юмдаа сайхан итгэхээ сайхан зоригтой яваа гэж гарч иж байна. Хоёр дахь нь дотоод зүүн совингоо сонс. За ер нь дотоод таны зүүн совин бол маш өмнө хэлнэ. Ер нь өдрийг сонгосон хүнтэй бас ер нь нэг юм зүүн совинтэй мэдэрдэг хүн байна уу гэж гарч иж байна. Ийм байхад сорил орж ирээд нэг юм хүний жоо хор орж гадаг юм аа. Бити хүмүүстээс өгөн сонсоор. За юу. Одоо чи гэж аваз. Миний одоо нэг би байхад миний одоо тийм зүүнс яадаг тийм их гоё надад орж ирд юм аа гэдэг. Яалчгүй нэг юм тайлбарлахад хэцүү, бараг боломжгүй зүйлсүүд орж ирдэг. Гэхдээ бэлдэг. Яг тийм зүйл таны амьдралд байгаа учраас та бити их юм бод зүгээр сайхан одоо зүүн совиндоос заримдлыг даатгачих баг болно доо гэдэг зүйлийг танд хэлж байна. За харин одоо юу болохгүй гэж байгаа шүү дээ. За эхнийхэн цамхаг. За ер нь бүтэхгүй би буруу замаар явж ийн гэдэг нэг юм суураараа ингээд сандарч болохгүй шүү. Доктортой явъя шүү. Одоо энэ хардаа ингээ энэ гал ингээ энэ цамхгийг нурааж шүү дээ. Энэ бурхан харж энэ хулгаж яагаад тань гэсэн маягтай. Нэг ёсондоо таныг амьдрал харж байгаа. Одоо аль хэр одоо тийм тууштай доктортой явах гэж бас харж байгаа. Ийм нөхцөлд ерөнхий бүх юм их сайхан явах хэрэгтэй байт юм аа. Бүх юм сайхан доктортой ном журмаар явах хэрэгтэй байт юм аа. Заавал их тийм тиймийгээд сорил онцон унаад иж болохгүй шүү гэдэг зүйлийг танд хэлж байна. Харин нөгөөх нь урам ууралт. Ямарваа нэг юм боллоо урам уураад байж болохгүй. Чинь амьдрал төгс биш, чийж төгс биш, биш төгс биш. Тийм байхад заавал нэг тийм юмд урам хугараа тийм биш болохгүй. Харин нүг ийм байдгийг. Аяганд одоо талаар мус байвал сөрөг хүмүүс аягны таланд хоосон мэн гэж харддаг. Эрэг хүмүүс аягны таланд дүүрэн мэн гэж харддаг. Ер нь аягны таланд дүүрэн мэн гэж харахад тэр чинь тэгээд баг багаар бүр сайхан дүүрээ авчих шүү гэдэг зүйлийг танд хэлж байгаа юм аа. Тийм учраас бити ер нь жоох тийм сөрөг байгаарай. Бити ямар нэг жижиг шиг юм дээр урам хугараарай. Сэтгэлийн хүч чадтай байгаарай гэдэг танд хэлье. За ингээд 3 дахь үзэр маань дуслаа. Бичлэг таалагдсан бол лайк дараарай, шеэр хийгээ, subscribe дараарай. Мөн донешны хөлөд маш их баярлах болно. Мөн гүрээний утган дээр юу хийхийг хүсэж чинь те. Ямар хуу зоригтой юу мөрөөж чинь тэрийг бичиж явуул тэрийн чөлөө сайхан залбирал үйлдэл сайхан явах болно. Ерөөл өргөд манифест хийх болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайн саныг хүссэн өрөө ялангуяа ирчүүдтэй одоо цэрэгч явсан яваагүй л хамаарад цэргийн баярыг минь түргье. Тэгээд та бүхэндээ хамгийн сайн саныг хүссэн өрөө дараагийн үеийн хэлэлтээрээ уулзцгаая.